За сайн байцгаана манайхаа. За өчтөр элчин сайдын ямаараад Монголоос их хурлын гишүүд ирж байгаа. Солонгост хард иргэдтэйгээ монголчуудтайгаа уулзах зохион байгуулах гэж байгаа гэсэн сургаар элчин сайдын ямаарлаа. За тэгээд Солонгост хар бор ажил хийдэг олон монголчуудаа төлөөлж олчиж байгаа гэдэг утгаар ажлын хувцастай утсан. Тэрнээс элчин сайдын ямаа үл хүндэтгэсэн ч юм уу үл томсорсон байдлаар тийм ажлын хувцастай очиагүй байгаа шүү. Гэдгийг бас зөвөр ойлгосоо гэж бодож байна. Ааш алцгүй. Би сандраад ануушлаараа. За хамгийн гол асуудал болохоор Солонгос улс орнд дайлж амьдардаг олон монголчуудын одоо эрх зөрчигдөж байгаа асуудлыг энэ сэдвээс хөндөе гэж бодсон. Тэр дундаа хараар альж амьдарч байгаа монголчуудыгаа анхааралтай аваач. Эдгээр монголчууд толгорж байгаа хэцүү асуудлууд маш их байна тий. Хэмжээгүй зүйлүүд зөндөө байна. Жишээлбэл хараар альж амьдарч байгаа монголчууд маань одоо даатгал байхгүй. Даатгалгүй улмаас одоо өндөр өртөгтэй эмнэлэг дээр очиж имжлүүлээд байх боломж хэцүү учраас ядаж Монгол улсын зүгээс тийм ээ. Улирал сардаа биш юмаа хэд жилдээ нэг удаа нэгдсэн журмаараа элчин сайдын яам дээр монголчуудынхаа нэг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бас үн төлбөргүй хамруулах ч юм уу тиймэрхүү ажил зохион байгуулж хийж байгаа ч гэсэн хүслийг бас тавья гэж бодсон боловч тэр нэг ярах цаг хугацаа богино болохоор өлтөө бас ярьж амжсангүй. За тэгээд Солонгост одоо эрхэн зөрчигдөж байгаа олон хууль бусаар амьдарч байгаа монголчууд маань салын үлсээ авч чадахгүй ч юм уу ер нь янз бүрийн олон асуудал шалтгаанууд байгаа. Тэгээд энэ болгон дээр нь Монгол иргэдээ хууль бусаар амьдарч байгаа хараар амьдарч байгаа монголчуудаа хамгаалж тэ хууль эрх зүйн талаас заавар зөвлөмж өгөх элчин сайдын яам дээр хуулийн баг ажилтгүй маа гэдээ ядаж Солонгос улсад одоо байдаг одоо төрийн бус байгууллагууд байна шүү дээ. Хүний эрхийн хороо ч юм уу төрийн бус одоо хуулийн ферм ч юм уу тэ эдгээр байгууллагуудтай уялдаа холбоотой нэгт хамтарч ажиллаад байна. Нэгэнт сайд дарга нартай уулзсных олон сэдвийг хөндөж яриа гэсэн боловч тэгээ цагандаа амжсанчгүй дээрэс нь бас олонний өмнө гараад сандарч юм аа. Төлөвтөж олон юм ярьж чадсангүй. Орхицсон сэдв зөндөө үлдлээ. За яах вэ? Юм нэгээр дуусахгүй. Хууль бусаар альж амьдарч байгаа монголчуудынхаа эрх ашиг хаан зөрчигдөж байгаа гэдэг олон сэдв олон талаар дараа гээд ярих болно. Ярьсаарч байх болно. Дахиад олигтой олон юм ярьж чадаагүй. Уучлаарай манайхаа. Айгуу.